Америк нэгдсэн улс болон Иран улсын дэсэд хүчнүүд Ормосын хоолойд харилцсан гал хэллээ. Ялалтын баяраар гал зогсоохоос урьдчилж дайны ирч огцом нэмэгдлээ. Америк нэгдсэн улсын олон улсын худалдааны шүүх Дональд Трампын захиргааны 10% суурь тарифыг хууль бус гэж үзлээ. Хятад улсын батлан хамгааллын сайд асан Вэй Вэнхэ Ли Шанфунаар авилгын хэрэгт буруутгагдан цаазаар авах ял сонссон байна. Арамдруу зочтой Тэнгэрлэсийн оройны гадаад мэдээний хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандууллаа. За Америк нэгдсэн улс болон Иран улсын хоорондын эмзэг гал зогсоох тохиролцоо дахин ганхаж эхэлсэн байна. Өнөөдөр Ормосын хоолойд хоёр тал шууд гал нээсэн байна. Гэхдээ хинэн эхлээд гал нээсэн бэ гэдэг дээр нэгэндээ харилцан буруутгаж байгаа. Ямар ч тач дайн бүрэн дуусаагүй байгааг ийхүү харуулсан үйл явдал болж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тухайд нөхцөл байдлыг намжаахыг оролдлоо гэж хэлж болохоор байна. Тэрээр ABC News төгсөн ярилцлагада гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээрээ байгаа гэсэн байна. Намун болсон мөргөлдөөнийг зүгээр л нэг жижигхэн сануулга байсан гэж тодорхойлж хэллээ. Гэхдээ үүнийхээ дараа өөрийн Truth Social платформ дээр Америк нэгдсэн улс Ираны жижиг завиуд болон дронуудыг устгасан гэж бичсэн байна. За мөн Иран цөмийн хэлэлцээрт хурдан гарын үсэг зурхгүй бол өнөөдрийнхөөс илүү хүчтэй, илүү ширүүн цохилт өгнө гэж анхааруулад амжлаа. Яг юу болсон тухайд талуудын өгч байгаа дайлалынх нь тайлбарыг харъя. Юун түрүүнд Америк нэгдсэн улсын төв командлал буюу CENTCOM-ийн мэдээлж байгаагаар Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн 3 сүнөөгч онгоц Ормосын хоолойгоор Оманы булан руу нэвтрэх үеэр Ираны талаас буужин дрон жижиг заваар халдлага хийсэн гэж. Үүнийх нь хариуд Америк нэгдсэн улс өөрийгөө хамгаалах тийм зорилготой ажиллагаа явуулж довтлоонд оролцсон Ираны буужин дроны баазууд командлын төвүүд тагнуулын байгууламжууд руу цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Нөгөө талд Иран үүнийг эсрэгээр тайлбарлаж байгаа. Америк нэгдсэн улсын хүчин Ираны эргийн улснаас Ормосын хоолой руу хөдөлж байсан нефт тээвэрлэгч хөлгөрөө зохилт өгсөн. Үүний хариуд Иран Ормосын хоолойн зүүн хэсэг болон Чабахар боомтын өмнөд хэсэгт байсан Америкийн цэргийн хөлгүүд рүү довтолсон гэл. Сонирхолтой нь Америк нэгдсэн улсын төв командлын мэдэгдэлд гал зогсоох хэлэлцээрийг зөрчигдсөн эсрэг талаар бол ямар ч юм дуртаагүй. Харин Ираны мэдэгдэлд Америк нэгдсэн улсыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж үзсэн байна. Эргэн сануулгад 4-р сарын 8-ны өдөр 2-7 хоногийн хугацаатай эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийг яг дуусгахтай зэрэгцээд 4-р сарын 23-нд Дональд Трамп тодорхойгүй хугацаагаар сунгасан байдаг. Дональд Трампын захиргаа гал зогсоох хэлэлцээрийг хүчинтэй байлгаж байгаа нэг шалтгаан нь дотооддоо болж байгаа хууль эрх зүйн дарамтуудтай холбоотой байж магадгүй. Учир нь Америк нэгдсэн улсын хуулиар ерөнхийлөгчийн шийдвэрээр гадны улсын эсрэг дайн цэргийн ажиллагаа эхлүүлж байгаа бол 48 цагийн дотор Конгресст мэдэгдэж 60 хоногийн дотор зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэхүү 60 хоногийн хугацаа 5-р сарын 2-ноор дууссан байна. Харин Дональд Трампын захиргааныхан Ираны эсрэг цэргийн ажиллагаа гал зогсоох төр хэлэлцээр байгуулагдсан өдөр буюу 4-р сарын 8-наар зогссон учраас 60 хоногийн хугацааг тоолж дууссан гэж үзэн Конгрессийн зөвшөөрөлгүй дайныг үргэлжлүүлж байна гэж үзэх нь учир дутагдaltaй гэсэн ийм тайлбарыг Конгрессийн өмнө өөрсдийгөө зөвтгөхөд ашиглаж байгаа юм а. Өргөжлүүлэн та бүхэнд зүүн Европод болж байгаа Орос Украины дайны талаар цаг үеийн мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр яг одоо Орос улбаны улс Ялалтын баярын парадд бэлтгэж байгаа. Парадын үеэр Украинаас гал нээх, дроны халдлага үйлдэх магадлал огт байхгүй гэж хэлэхэд хэцүү. Өнөөдөр л гэхэд шөнө дунд Москва болон Оросын дохлон бүс нутагт Украины томоохон дроны довтлогоонууд бүртгэгдсэн байна. Оросын батлан хамгаалах яамны мэдээлснээр шөнийн турш нийт 347 дроныг устгасан. Энэ нь дайн үргэлжилж байгаа 4 жилийн хугацаанд Украины хийсэн 2 дахь хамгийн том агаарын дайралт болж байна гэдгийг мэдээлж байна. Дронууд нийтдээ 20 гаруй бүс нутагт илэрсэн. Москвагийн Шереметьев, Домодедов, Вонаков гэсэн 3 том нисэх буудлын бараг 100 гаруй нислэг саатаж зарим тохиолдолд туслагдсан байна.
Харин сануулгад үүний өмнө 3 дугаар сард Украин 389 дроныг ашиглаж товтолж байсан нь хамгийн том товтлогоо байсан бол энэ удаагийнх тооны хувьд харьцангуй багч гэлээ Оросын нийслэл хүртэл илэрсэн байгаа нь энэхүү парад аюулгүй болж өнгөрөх хэсгийг баталгаагүй болгож байгаа юм. Нөгөө талд Украины агаарын хамгаалалт Оросын шөнийн товтлогоонд ашигласан 102 дроноос 92-ыг нь устгасан байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын товтлогоо дасраагүй хിവэрэ байгаа дрон, пуужин, их буу ашиглан Украины энгийн иргэдийн амьдарч байгаа бүс нутаг эрчим хүчний дэд бүтэц төмөр замуудыг онилж байна гэсэн байна. Украины 2 дахь том хот толго Харьковт болсон дроны цохилтын улмаас 9 хүн шахагдсны дотор 3 хүүхэд байсан юм. Энэ 7 хоногийн эхээр Оросын талаас парад болох хугацаанд түр галз зогсоох уриалга гаргасан байна. Гэхдээ мөрдөгдөх хэсэг нь тодорхойгүй байна гэсэн. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Кремлийг шүүмжилж тэд жилдээ ганцхан удаа парада аюулгүй хийхин тулд Украины зөвшөөрлийг хүсэж байгаа нь утгагүй хэрэгэ гэсэн утгатай шүүмжлэлийг хийсэн байна. Парадын тухайд тайлбарлал 5 дугаар сарын 9-ний өдөр нь Зөвлөл холбоот улс нацист Германыг ялсны ойг тэмдэглэдэг. Мөн Кремлийн хувьд энэхүү өдрийг улс төр цэргийн хүчээ харуулах томоохон арга хэмжээ болгон ашигладаг байна. Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 5 дугаар сарын 9-нд энэ удаад Москва хотод бүх утасны интернет мессеж үйлчилгээг түр хаах юм байна. Түүнчлэн сүүлийн бараг 20 жилийн хугацаанд анх удаага улаан талбайн цэргийн парадад танк, пуужин зэрэг хүнд техник зэвсгүүдийг оролцуулахгүй гэж байна. Үүнийг тайлбарлахдаа Оросын батлан хамгаалах яамны зүгээс одоо үргэлжилж байгаа цэргийн ажиллагааны нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарласан байна. Харин Кремлийн зүгээс хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэсэн байна. Кремль Украиныг парадыг тасалдуулах ямар нэгэн оролдлого хийсэн тохиолдолд нэн даруй хариу өгнө гэж дахин анхааруулад амьдсан. Үүнтэй зэрэгцээд Оросын гадаад хэргийн яам Киев дахь гадаадын элчин сайдын яам болон олон улсын байгууллагуудад сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Америк нэгдсэн улс болон Европын холбооны хоорондын худалдааны зөрчил дахин хурцдаж эхэллээ. Мөн асуудал тарифын дайн руу ойртож байна гэж хэвлэлүүд шуугиж эхлээд байгаа юм. Учир нь Дональд Трамп өнөөдөр Америк нэгдсэн улсад тавьсан тарифуудаа тэгэлгүй бол 7 дугаар сарын 4-ний өдөр буюу Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын өдөр илүү өндөр маш хатуу тариф ногдуулна гэж анхаарууллаа. Өнгөрсөн 7 дугаар сард 2 тал тарифуудаа харилцан бууруулах тохиролцоонд бол хүрсэн байдаг. Гэхдээ тухайн нөхцөл байдал харьцангуй намжлаа гэж байсан боловч Европоос Америк нэгдсэн улс руу гаргах бараанд 15% тариф тогтоохоор тохирсон ч гэлээ тохиролцоо бодит байдал дээр хэрэгжих явц удаашиж улс төрийн гацаанд ороод байгаа. Хамгийн сүүлд гэхэд Европын парламент болон гишүүн орнуудын төлөөлөгчдийн хилэлцээ дахин үр дүнд хүрэлгүйгээр өндөрлсөн. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп Европын комиссийн тэргүүн Урсула фон дер Лайнтай утсаар ярьсан юм. Урсула фон дер Лайн Европын холбоо тариф бууруулах чиглэлд тодорхой ахиц гаргаж байгаа гэж тайлбарлаж хэлсэн боловч дотоод хилэлцээ бүрэн дуусаагүй хэвээрээ байгааг мөн хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Европын талын хувьд нэг том нөхцөл тавьж байгаа нь тарифыг шууд тэг болгох хүртэл бууруулахын тулд Дональд Трампын дэлхийд даяарх ган хөнгөн цагааны 50% тарифын жагсаалтаас Европын бараа бүтээгдэхүүнүүдийг хасах шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ энэ нөрөө тохиролцоо зөвхөн Европын парламентын шийдвэрээр дуусахгүй 27 гишүүн улс бүгд зөвшөөрөх ёстой учраас ийхүү бодит байдал дээр хэрэгжихэд хугацаа шаардаж байна гэсэн. Дараагийн шатны хилэлцээ 5 дугаар сарын 19-нд болох юм байна. Дональд Трампын шинэ тарифын сүрдүүлэгтээ зэрэгцээд түүний тариф нэмэх бодлого Америк нэгдсэн улс дотор хууль эрх зүйн дарамтанд орсон байна. Тухайлх юм бол өчигдөр Америк нэгдсэн улсын олон улсын худалдааны шүүхээс түүний хамгийн сүүл зарласан худалдаа хийж байгаа бүх улсуудад тогтоосон 10% тарифыг Америкийн худалдааны хуультай нийцэхгүй байна гэж дүүлсэн байна. Дональд Трамп энэхүү татварыг 2 дугаар сарын 24-нд зарлахдаа 1974 оны худалдааны тухай хуулийн 122 дугаар хэсгийг ашигласан байдаг. Энэ нөрөө төлбөрийн тэнцлийн ноцтой алдагдлыг засахын тулд түр хугацааны тариф тогтоох боломж олгодог заалт байна. Гэвч шүүхээс ерөнхийлөгчийн дурдсан энэхүү шалтгааныг энэ заалтыг хэрэглэх бодит үндэслэл болохгүй гэж дүүнсэн байна. Одоогоор шийдвэр бүх 10% тарифыг шууд хүчингүй болохгүй ч гэлээ цаашид Трампын тарифын бодлогын эсрэг шинэ шүүхийн хэмжүүллүүд гарч ирэхдээ ийм замыг нээж магадгүй. Энэ сануулгад үүний өмнө Америк нэгдсэн улсын дээд шүүхээс өнгөрсөн 2 дугаар сард Дональд Трампын засаг захиргааны зарласан тарифын нэмэгдлийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж байсан.
Тодорхойлох юм бол 2025 оны 4-р сарын 2-ны өдөр буюу Liberation Day гэж Дональд Трампын зарласан чөлөөлөлтийн өдөр гэх энэ өдөр худалдаа хийдэг бараг бүх улсынхаа тарифыг нэмж олон улсын худалдаанд томоохон зочроог бол өгөөд ирсэн. Тэгвэл энэхүү тарифын нэмэгдлийг шүүхээс хууль бус гэж үзэн цуцалж Трампын захиргаа тарифын буцаан олголтыг хийж эхлэхээр хүсэлтүүдийг аль хэдийн аваад эхэлсэн байна. Энд 160 тэрбум $, буцаан олголт яригдана. Энэ нөр Америк нэгдсэн улсын хувьд түүхэнд хамгийн том нөхөн төлбөр болох юм. Шүүх засгийн газраас цуглуулсан 160 тэрбум $-ыг буцаан олгох шийдвэр тийхүү гаргаснаар Америкийн компаниуд энэхүү чөлөөлөх өдөр нэртэй тарифын хүрээнд төлсөн мөнгөө хүүгийн хамт онлайнаар буцаан авах хүсэл гаргах боломжтой болсон байна. Одоогийн байдлаар ойролцоогоор 330 мянган импортлагч компаниуд буцаан олголт авах боломжтой гэгдэж байна. Гэхдээ тарифын улмаас барааны үн өсөж шууд бусаар хохирч байгаа энгийн хэрэглэгчдийг яах нь тодорхойгүй. Хамгийн сүүлийн мэдээлэлээр 56 мянган гаруй импортлагч онлайнаар бүртгүүлж нийтдээ 127 тэрбум $, буцаан олголтын хүсэлт гаргаад байгаа юм байна. Амжилттай бүртгүүлсэн компаниуд 60-аас 90 хоногийн дотор буцаан олголт болон холбогдох хүүгээ авах боломжтой байна. Энэ мэтчилэн ерөнхийлөгч Дональд Трампын өмнө зарласан тарифтай холбоотой шийдвэрүүд туслагдаж байхад Дональд Трамп дараагийн харуулгад өгсөн хിവэрэ байгаа нь яг үнэхээр энэ тарифууд хэрэгжих үгүй юу гэдгийг эргэлзээтэй болгож байгаа. Хятад улсын батлан хамгаалахын сайд асан 2 хүн бүр тодорхойлбол Вэй Вэнхэ, Ли Шанфу гэх 2 хүн авилгын хэрэгт гэм буруутай болгон тогтоогдож цаазаар авах ял сонссон байна. Ялыг шууд хэрэгжүүлэхгүй 2 жилийн хугацаатайгаар түтгэлзүүлсэн байгаа. Гэхдээ 2 жилийн хугацаанд хорих ял эдлэн үүний дараагаар цаазаар авах ялыг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ хугацаанаас өмнө суллах, ялыг нь хөнгөрүүлэх боломж байхгүй. Хятадын коммунист намын удирдлагуудын зүгээс сүүлийн үед улс төр ялангуяа зэвсэг хүчний өндөр албан тушаалтнуудын дундах авилга хэл хахуулын хэрэгүүдэд онцгой анхаарч халаас илгээж гисэн их болж байгаа. Энэ удаад цэргийн шүүхээс Вэй Вэнхэ Ли Шанфу нарыг их хэмжээний авилга авсан хэрэгт буруутай гэсэн дүгнэлтийг гаргаж цаазаар авах ялаас гадна бүх хувийн хөрөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлсэн байна. Энэхүү хэрэг нь Хятадын армийн дээд түвшний удирдлагуудыг хамарсан авилгын хэрэгтэй холбоотой хамгийн хүнд шийдвэрлүүдийн нэг яхаа аргагүй болж байна. Энэхүү хоёр хүний товч намтрыг харвал Вэй Вэнхэ 2018-аас 2023 онд батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. 2023 оны 3-р сард түүний оронд Ли Шанфу томилогдсон байдаг. Гэхдээ Ли Шанфугийн улс төрийн карьерт маш богино үргэлжилсэн гэж хэлж болно. Тэрээр 2023 оны 10-р сард албан тушаалаас огцорсон байна. Гэхдээ огцорхоос өмнө олон нийтийн өмнө барагтаа бол харагдаж байгаагүй. Огцорсон гэх мэдээлэл гарахаас өмнө 2 сарын турш олон нийтийн өмнө огт гарч ирээгүй байдаг. Тухайн үед түүнийг авилгын хэрэгээр шалгагдаж эхэлсэн байж магадгүй гэх таамаглалуудыг хэвлэлүүд гаргаж байсан. Энэ хоёр хүний ялын дүгнэлт баг зэрэг өөр байгаа. Ли Шанфуг их хэмжээний хахвал авсан, мөн бусдад авилга өгсөн хэрэгт шалгаж байсан. Мөн мөрдөн шалгалтаар түүнийг улс төрийн хариуцлага биелүүлээгүй, өөртөө болон бусдад хууль бусаар ашиг хүртээхийг ирмэлцсэн гэж дүгнсэн байна. Харин Вэй Вэнхэгийн тухайд 2023 онд эхэлсэн мөрдөн шалгалтаар түүнийг их хэмжээний мөнгө үнэт зүйл авилгаар авсан, мөн давуу байдлаа ашиглаж улс төрийн томилгоонд нөлөөлсөн гэж тогтоосон байна. Дараагийн улс мэдээ. Япон улсад Токио, Осака, Киото, Фукуока зэрэг томоохон хотуудад үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалууд өрнөж байна. Оролцогчдын тоо 7 хоног бүр өсөж байгаа. Мөн ялангуяа залуус сошиал сүлжээгээр урайлга түгэж эсэргүүцлээ илэрхийлэх нь түгээмэл. Юу болж байгаа талаар тодорхойлбол Японд сүүлийн хэдэн 10 жилд дайны эсрэг ийм хөдөлгөөн өрнөж байсан удаагүй. Япон их тайвны зарчим нь Япон улсын үндсэн хуулийн их тайвны зарчим нь дэлхийн 2 дугаар дайны дараагаар Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаягдаж 200 мянган орчим хүн амин үзсний дараагаар батлагдсан байдаг. 1947 онд энэхүү үндсэн хуулийг баталж байснаас хойш огт өөрчлөлт ороогүй байгаа. Харин одоогийн Япон улсын ерөнхий сайд энэхүү үндсэн хуулийг өөрчилж зэвсэг хүчний үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг зорж байгаа юм. Олон хүн энэхүү их тайвны эрхэмсэн зарчмыг Японы өнгөрснөөс сургамж авсан гаргасан шийдвэр гэж үздэг байна. Гэвч 2025 оны 10 дугаар сард ерөнхий сайдаар томилогдсон Такаичи Санэ албан тушаалд орсон цагаас хойш Япон улсын энэхүү дэлхийн 2 дугаар дайны дараах их тайвны бодлогыг аажмаар өөрчилж эхэлж байгаа. Энэхүү тиймдээ ч үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгээ ил тод нээлттэй хэлж эхлэв. Үүний хүрээнд засгийн газрын зэвсэг экспортлох хязгаарлалтыг сулруулж гадаад дахь цэргийн бэлтгэл сургуулиудад оролцоогоо огцом нэмэгдүүлсэн байгаа юм. Такаичи үүнийг бүс нутгийн аюулгүй байдал,
хурцдсан өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй алхам гэж тайлбарлаж байгаа бол олон иргэд Япон улс дахин дайнд оролцож магадгүй улс болж байна гэсэн ийм айдастай байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Маргааны төвд Япон улсын үндсэн хуулийн 9-р зүйл яригдж байгаа. Энэхүү зүйлийн утга нь дайнаас татгалзаж байнгын цэрэгтэй байхаас зайлсхийх зарчим. Тиймдээ ч Японы цэрэг зэвсгийн хүчийг өөрийгөө хамгаалах хүчин гэж нэрлэдэг. Такаичи үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдож байгаа анхны ерөнхий сайд бол мэдээж биш. Энэ өөрчлөлт ч гэсэн өөр анх удаа иргэдэж байгаа асуудал биш байгаа. Үүний өмнө ерөнхий сайд асан Шинзо Абе энэхүү 9-р зүйлийг өөрчлөх, мөн өөрийгөө хамгаалах хүчний эргэцсэн статустай холбоотой шинжилгээг хийхийг дэмжиж байсан. Түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2015 онд батлагдсан аюулгүй байдлын хууль нь Японд холбоотон улсуудаа хамгаалах зорилгоор хамтарсан хамгаалтын ажиллагаанд оролцох эрх зүйн боломжийг олгосон байдаг. Үргэлжлүүлэн Такаичигийн хувьд Шинзо Абегийн үйл хэргийг үргэлжлүүлж 2026 оны 4-р сард зэвсэг экспортлох урт хугацаанд хэрэгжиж байсан хоргийг цуцалсан байна. Засгийн газар үүнийг холбоотон улсуудтай шаардлагатай үед туслах, мөн одоогийн олон улсын аюулгүй байдал, геополитикийн асуудлуудыг харгалзан үзэж гаргасан шийдвэрээ гэж тайлбарласан. Гэхдээ иргэд мэдээж хүчтэй эсэргүүцэж энэ мэтчилэн жагсаалуудыг хийж байгаа юм. Такаичи энэхүү заалтыг өөрчлөхийн тулд парламентын 2 танхимд 3/2-ын дэмжлэгийг авах ёстой. Мөн бүх нийтийн санал асуулгаар батлуулах учиртай. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд өөрчлөлтийг оруулахын тулд эцсийн шийдвэрийг ард түмэн гаргана гэсэн үг. Гэхдээ санал асуулгуудаар Япон улсын иргэдийн дунд чамгүй их хуваагдмал байдал байгааг харж болохоор зарим нь илүү хүчтэй цэрэг хамгаалт хэрэгтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энх тайвны зарчмыг сулруулах нь Япон улсыг гадаадын дайн мөргөлдөөнд татан оруулах эрсдэлтэй гэж болгоомжуулж байгаа юм. Үргэлжлүүлэн та бүхэн зарим онцлог бусад мэдээллийг давчруулж авна. Унгар улс энэ оны ихээр хураан авсан 82 сая $82 үн бүхий Украин улсын бэлэн мөнгө алтыг буцаан шилжүүлсэн байна. Энэхүү хөрөнгийг 2 хуйгалсан автомашинаар тээвэрлэж явах үед нь Унгар улсын терроризмтэй тэмцэх албаныхан 3-р сарын 5-ны өдөр саадуулан хурааж авсан гэлээ. Энэ нуураа тухайн үед хоёр улсын хооронд чамгүй их маргааныг үүсгэж байсан юм. Украины их баригчид тухайн үед Унгар улсын засгийн газрыг хууль бус үйлдэл хийж байна. Мөн энэ мөнгийг ерөнхий сайд асан Виктор Орбаны сонгуулийн кампанид ажилд ашиглаж байна гэж буруутгаж гэлээ. Их Британи улсын Лондон хотын зүүн хэсэгт байрлах дахин боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний хомслыг шийдэхийн тулд хүн дүрс роботуудыг туршиж эхэллээ. Sharp Group компани үйлдвэр жилдээ 280 мянган тонн хог ангилдаг байна. Тэд Alpha нэртэй энэхүү роботыг туршиж эхэлсэн ба робот нь урсдаг зам дээр хогийг ангилан ялгах үүрэгтэй байна. Роботыг Railman Robotics компани бүтээж Taken Trash Robotics Их Британий нөхцөлд тохируулан хөгжүүлсэн юм байна. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ватикан улсад айлчлаа. Энэхүү айлчлал нь ерөнхийлөгч Дональд Трамп болон Пап 14-р Лео нарын хооронд үүсэт байгаа зөрчил маргааныг дамжаах зөвлөх зорилготой айлчлал гэгдэж байна. Марко Рубиогийн уулзалт 2 цаг хагасын турш үргэлжилсэн. Энх тайвныг зохицлоох хамгаалах асуудлыг хэлэлцсэн гэж Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны мэдээлэлд тодорхойлсон байна. Өнгөрсөн сар Дональд Трамп Пап ламыг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх шийдвэрлэх асуудал дээр сул дорой. Мөн Иран цөмийн зэвсэгтэй болох асуудалд хэд өрөвч байр суурьтай байна гэж буруутгасан байдаг. Австрали улсын эрх баригчид Исламын улс бүлэглэлтэй холбоотой 3 эмэгтэйг Сир улсаас ирснийхэн дараа баривчилжээ. 53 настай Кавсар Ахмад болон түүний охин 31 настай Зейнаб Ахмад нарыг Мельбурны нисэх онгоцны буудал дээр баривчилсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Кавсар Ахмад 2014 онд гэр бүлийн хамт Сир улс руу явж 10 мянган $10 боол худалдан авах ажиллагаанд оролцсон. Тухайн үнийг гэртээ хоржуулсан гэж үзсэн байна. Мөн Сидней хотод 32 настай Жанай Сараф хүүгийн хамт их орондоо ирснийхээ дараа баривчлагдаж, түүнийг мөргөлдөөний бүсэд хууль бусаар нэвтэрсэн. Мөн Исламын улс бүлэглэлд нэгдсэн хэрэгт буруутгажээ. Тэглээсийн гадаад мэдээ хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Сайхан байраа.